Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би шинэхэн тосч ээж байна. Манай охин одоо 35 хоногтой байгаа. За өнөөдөр би дөнгөж 35 хоногтой учраас гидсэн айгүйх дүүрдэг. Тэгээд гидсэн айгүйх дүүрдэг болохоор тосноосоо бас роллер их санаатай бас багга мэдлэг хуваалцангаа бас ярилцмаар санагдаад бичлэг хийж байгаа шүү. За дайжи гэдэг энэ тосоогоо энэ гидсний үйл ажиллагааг хэмждэг тосоогоо. Тэгээд энийг би 10 мм-ийн шилэнд хийх гээд бэлтгэсэн. Би 10 мм-ийн 7 өнгийн шил авсан байгаа. Тэгээд эндээ улаан өнгөнд нь зөвхөн тосоо их гээд. За тийм манай хүүхдийн их няраа болохоор Nokia нэраа учраас их баг хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй гэж. Тэгээд баг хэмжээгээр хийх хэрэгтэй. 10 мм тосноо усан үзний тосоор шингэлэн. Тэгээд 10 мм-ийн савнда нэгэн тослыг хийгээд Үгүй юу юм бэ нэ? Анх удаа хийж байгаа болохоор эхлээд нэг тослыг хийчлээ. Нэг тослыг хийгээд нэг тослыг хийгээд энэ тосоос айгу тосноосоо дүүргээд тосноосоо дүүргэсэн. Тос мос сайн яах бол айгу тийм юм асгараад ах юм аа. Анх удаа хийж байгаа болохоор асгараад бичлэгээсээ мухалгач үдэж. За тосоо хийгээд араас нь таглаад за болчлаа. Одоо ингээд тосоо би нөгөө амин тосоо доотлолт нь хийцэн байгаа. Тэгэхээр сайн халилтгах гэж бодоод байгаа. Тэгээд сайхан тослож агаад сайхан сэгсэрж агаад хөлийнх нь ууланд нь ингэж масажлж хийж өгч байгаа. Хөлийнх нь ууланд нь л түрхшээд болох бах. Гидсэнд нь бас түрхээд исэн чинь уул манай охины арьс нэг зүгээр л байлаа. Гэхдээ бас гидсэнд нь тос шууд түрхэхээр жоохон дэмий явах гэж бодоод тэгээд хөлнийх нь ууланд нь бэлдээд тавьц. За баярлалаа.